2025 оны 5 дугаар сарын 9-ний баасан гараг. За тэгэхээр энэ бичлэг бол 4 сарын онцлог үйл явдлуудтай бичлэг байгаа. 4 сар маань миний эвдэрсэн ч хөвчтэй хамт баяртай болсон. Тэгэхээр эхлээд би энэ Вэлсээс ирсэн Франк гэж залуутай танилцсан. Бид хоёр гудамжинд нэлээд санаандгүй байдлаар танилцсан байгаа. Тэгээд мань нөхөр юу хийж явж исэн бэ гэхээр Вэлсээс их Британийг тойроод, Францаар дайраад, Германаар дайраад, Холландоор дайраад, Польшоор дайраад Беларусь руу алхаж байгаа. Тэгээ цаашаа Булгар орно гэжсэн баха. Тэгээ маялагч залуу байгаа. Тэгээ амжилт хүсье даанд. Өнөөдөр би хаашаа явж байгаа вэ гэхээр Застуул спорт холбооны хаврын баяр руу явж байна. Энэ хаврын баярыг бол 3 дахь жилдээ тэмдэглэж байгаа. Тэгээ нийтдээ өргөн дэлгэр тэмдэглэцгээдэг. Яг хөө энэ өдөр болохоор миний эрүүл мэнд жоохон тааруу, сэтгэл санаа бас тааруу. Ер нь юм л давхцсан хэцүү өдөр байсан. Үйл ажиллагаан дээр ирэхэд бол хэцүү байсан, олон хүмүүстэй уулзах хэцүү байсан. Гэхдээ хамт олноо хүндлээд хурж ирээд нэг бичлэг хийгээд, дүрсжүүлээд, баримт толгойд үлдээе да гэж бодсон юм аа. Тэгээ бүгдээрэн дээр мэдээлэл өнгөрсөн. Хамтдаа тэмцээн оролдоон янз бүрийн юмд нь оролцож амжаагүй. Гэхдээ яах вэ дэжгүй. Тэгээ бид нар бас ингээд наадмын дугуй хуушуур хийж идсэн. Сонирхолтой тоглоомнуудаас тоглосон байх, шагналтай байдаг. Яах вэ гэдэг. Би утаан байж чадаагүй болохоор урт бичлэг хийж чадаагүй маа. Тэгээд саяныхаа хаврын баяр болж байгаа паркаас гараад явж байна. Тэгээ энэ болохоор парк сүү гэдэг нэлээд том парк байдаг. Манай гэрээс бас жоохон зайтай, ер нь Парисын төвөөс бага зэрэг зайтай тийм парк гэдэг юм аа. За тэгээд дараагийнх нь бүтэн сайн өдөр өөр хотоос Тэнгис гээд найз маань ирсэн. Тэгээ Тэнгис болон Бэлгүүн, түүний охин Ивэл бид дөрөв хамтдаа энэ өрөө ханги авт эцгээсэн. Тэгээ монголчууд болсон хойно Солонгос хоолнд орцгоон, сүжүүгээ говаажуу. Тэгээд мэдээж авдаг зууш болох кимчижан, тэгээд кимчижигээ гэх мэтчлэн хоолнуудаа авч идцгэн. Дараа хоолоо шингээхийн тулд гадуур жоохон алхацгаасан. Тэгээ жоохон хөвгттэй явж исэн болохоор нэг хоол явж чадаагүй л дээ. Гэтэ яг лөрөн мүсэйгээр нэг тойрлоо. Ганц хоёр зураг дарууллаа. Ер нь Тэнгис битээр нийлэх юм бол бас бужигнуулдаг л да. Тэгээд залуу хүмүүс байна да тийм ээ. Энэ удаагийн бичлэг бол жоохон ирсвчтэй бичлэг болж байгаа шиг байна. Тэгээд Тэнгист бас ирсэндээ баярлалаа. Удахгүй очноо гэж хэлье. Тэгээд ерөнхийдөө нэг иймэрхүү залуу байдаг байгаа шүү. Хөвгчлөлтэй л тоо байна. За тэгээд Тэнгисийг ирэхийн яг өмнөх оройн би өөр хотод байсан юм аа. Тэгээд яг тэр өөр хот руу явах шийдвэр бас нэлээд огцом гарсан. Тэгээд яг одоо харж байна. Богонд дээр явж байна. Жоо ном уншин богоноос буулаа. Тэгээд энэ хотод намайг тосч явах найзууд дээр очиж байгаа. Тэгээ харамсалтай нь би нөө шийдвэрийг жоохон түргэн гаргасан учраас анх ярьсан байсан найзуудтай зөрөөд тэгээд өөр залуучуудтай уулзахаар болсон. Тэгээд гэр гоё залуучууд байсан. Ягаад гэхээр би өмнө нь эднэртэй хальт мөлт ингээд нэг аль бие усны арга хэмжээнд дээр танилцаж таарчсан болохоос биш. Яг хамтдаа бол ингэж ханги авт хийж явцгааж байгаа хүн байлээ. Тэгээд өөр хотод ирсэн. Тэгээд Лион хот гэдэг. Лион хотын одоо метроны буудлын дээр байна. За нэг жоохон юм идлээ. Одоо нэг ажил руу явж байгаа. Тэгээд танилцсан залуу маань ажил дээр өрсөн. Тэгээд хамтдаа ажил руу н орцгоё. За тэгэхээр ажлын хамгаалагч байна. Ингээ хамт олон байна. За тоглосон. Тэгэхээр яг хөө бид нэр бүжиглэх гэж ирж байгаа нэг техно партин дээр ирсэн. Гэхдээ энд бол үнэхээр бас ажиллаа давхар хийн. Тэгээд дараа нь ажил хийж байгаагаас харуулна. За тэгэхээр бүжгийн талаар жоохон яриа л та. Би бол нэг техно хөгжимд бол ер нь бол дуртай хүн. Гэхдээ нэг бүжгийг бол мэдхгүй. Яагаад тэр би нэг бар, клуб ороод яваад идэг хүн биш байхгүй юу? Яг өөрөө ингэж бүжиглэх гэж явдаггүй байсан юм аа. Дандаа л нэг тайзан дээр нь гараад ямар нэг юм идэх ч юм арын албан дээр ажилладаг ч юм уу нэг тиймэрхүү байсан. Өөрөө оролцсон нь бол ер нь бага. Гэхдээ хамгийн сүүлд миний санджаар нэг гайгүй клуб орсон. Сүүлд Германд сурч байхдаа байгаа. 5 мавчлаа. За тэгээд тэр цагаас хойш Паристач өрнөлтөй клуб орж үзээгүй байжгаад энэ Ливан хотод ирээд ийм гоё техно клуб дээр ирсэн байдаг юм аа. За тэгээд харсан байх сайн ингээд дөрөс бичлэг авдаг ажиллаа хийж гин. Тэгээд ажиллаа хийж гүжиглэнчиг гэж байгаа шүү дээ. Тэгээд залуучууд бас гоё ирч хүчтэй. Тэгээд орой 12 цагаас эхлээд өглөө 5 цаг битүү бүжиглсэн. Дөрөв би нэг хальт гарсан да. Мактэй зогсож байгаа. Уг нь болол даруухан орж ирсэн юм аа цамц мамцтай. Гэхдээ тэгээд үнэхээр хөлөө гартал бүжиглсэн учраас подолтын дээр гардаг шиг л байсан да гэж. Тэгээд нутгийн хүмүүс бол ингэж бүжиглдэг юм байна. Тэгээд энэ бүжиг болохоор надад их амархан санагдсан. 4 цагийн турш тасралтгүй хөдөлсөн. Яг л нэг гүйлтийн дасгал хийж байгаа юм шиг л байсан.
Ямар ч хэцүү юм байгаагүй. Өмнө техно бүжиг, тектоник гэдэрхээр гар хөлөө хөдөлгөөл ер нь бүтэн биерэг бүжгэлдсэн одоо өөрчлөсөн мөлий. Надад энийг санагдуулсан. Яг л бүгдээрээ л хүлээ адилхан хөдөлгөдсөн юм чинь. Яг хөө энэ залуу арай илүү урлагтай тэгээд юу гэмдэ арай эвсэлтэй хөдлөд байх шиг байсан. Тим дэжтэй гэн дээр гараа зогсчихсан DJ гэж бүжгэлж байгаа байх. Яг сонирхолтой болов гэж дод бас бичлэгийг нэгээд авсан. Хөгжин бол үнэхээр тасархай байсан. Гоё. За тэгээд клабаас цаг гараад бүүнрөө харьцааж байна. Тэгээд харьж нэг хальт амраал тэгээд өдөржингөө намайг зугаалуулсан да. Гиснээс энийг хартаа метроны буудал дотор нь Монголын газрын зураг барьж байгаа байхгүй. Энэ бас их сонирхолтой. За тэгээд скейтборд, скутер унж байгаа залуус байна. Монголд ийм талбайнууд байдаг болов байдаг ч л бас. Яагаад энэ сүмийн зураг гаргаж байгаа вэ гэхээр өнөөдөр бас нөгөө Христийн шашинд Иесус Христийн дахин төрсөн өдөр гэж явд юм бэлээ л. Тэгээд тэр өдрийг тэмдэглэж байгаа юм бэлээ. Тэгээд ер нь бол бидний мэдхээр бол улаан өндөгний баяр гэж нэрлэдэг. Би тэгээд энэ шашны талаар холбогдолтой зүйлснийг сайн мэдэхгүй болохоор судлаарай яах вэ. Гэхдээ энэ болж байгаа үйл ажиллагаа нь сонирхолтой санагдаад бичлэг хийгээд авчихсан. Тэгэл бас адилхан дуулаад бөөндөө ингээл зан үйл хийгээл гэрэл мэрэл асаагаал бас гоё л харагдчихлаа байсан л та. Тэгээд сонин юмтай анх таарсан болохоор дүрсэндээ буулгаад тавлаа. Тэгээд Лион хотын хажуугаар ингээ голоор алхсан. Энэ ингээ Сена мөрнөөс ихтэй гоон гэд гол байгаа. За ингээд тархуу шин хөрхий лабораторид ажиллаж байгаа залуу байна. Тэгээд Лион хотоор намайг дагуулж авсан Анартай найзтай баярлаа. Тэмүүлэн найзтай баярлаа. Үнэхээр гал залуучууд байсан шүү. Тэгээд гэрлүүгээ буцаж явнаа гэж. За тэгээд яг энэ богоноос буугаал тэнгистэй болцсон байт юм аа. За баяртай.